Тэгээ энэ нийслэлийн эрүүл мэндийн газар бол сая оронтоо нэмэгдээгүй. Тэгэхээр оронтоо нэмэгдээгүй учраас төсөв бол нэмэгдээгүй гэсэн. Тэгэхээр сүүлийн 10 жилийн туршид бид нар бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагаа гэдэг зардлын зүйл анги байдаг. Энэ дээр бол 15 сая төгрөг нэг сард зарцуулах юм эрхтэй байдаг. Энэ хэмжээ бол ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тэгэхээр бид өнөөдөр коронавитой тэмцэнэ гэдэг бол нийслэлийн эрүүл мэндийн газар бүх үйл ажиллагаагаа сардаа энэ 15 сая төгрөгийн төсөвт тааруулаад ажиллаж байна. Тэгэхээр бид бол энэ сард 15 сая төгрөг, жилдээ нь бол 180 сая төгрөгийн зардлыг л энэ бусдаар гүйцэтгэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа. За нийгмийн эрүүл мэндийн төв бол цаашдаа дэмжих үйлчилгээ бол энэ хариу арга хэмжээний баг нийгмийн эрүүл мэндийнхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлхөө анхаарч ажиллах ийм чиг үүрэгтэй болж байгаа. Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн тулгымцсан асуудлыг шийдэх нь бол нэн тэрэгний асуудал учраас нийгмийн эрүүл мэнд хариуцсан олзогч дарга нэмэгдсэн байгаа. За нийгмийн эрүүл мэндийн хэлтс дотор халдварт болон халдварт бус гэсэн хоёр хэлтс болж салсан. Дээрээс нь эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдал тулгымцсан асуудал байдаг учраас цаашдаа энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бол нотлогдсон, судалгаатай ийм одоо тусламж үйлчилгээг үзүүлэхээс өөр аргагүй байдаг учраас дотор нь үйл ажиллагааг нь одоо илүү нягтлж, чамбааруулж хэлтсийн тоог бол нэмсэн баг.